Зя та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За тэгээд өнгөрсөн 7 өдрийн бүтэн өдөр би онлойлын тэмцээн үзсэн байгаа. Миний амьдардаг Тэжон хотын Цонгуанжан гэдэг волейболын лиг байгаа. Тэнд болохоор манай Монгол тамирчин одоо тоглож байгаа. Тийм учраас энэ өдөр цаг гаргаад үзэхээр очсон. За тэгээд энэ өдөр болохоор Монголын өдөр гээд бас Монгол соёлыг харуулсан тийм өдөрлгүүд бас зөндөө болж байсан. Гэхдээ би бичлэгийг хийж амжаагүй, бушуун орж суудлаа эзлэх гээд тэмцээн эхлэх болцсон учраас за ингээд тамирчид бие халааж байна. Тамирчдын бие халаалт үргэлжлэсээр манай Монголын төг гарч иж байна. За тэгээд бас л сүртэй эхэлж байгаа юм чинь. Тэгээд энэ том спортын ордонд бараг суудлал нь олдгүйгээр хүн пик дүүрсэн байсан. Тэгээд билет нь ч гэсэн дууссан. Тэгээд зарим хүмүүс нь зогсоогоор үзчихсэн. За ингээд нэг намрын тамирчин Монгол тамирчин инхүүш орж ирж байна. За тэмцээн эхлэх гэж байгаа ш байна. За тэгээд тэмцээн эхлэхэд энэ удаагийн тэмцээнийг болохоор манай Солонгос улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас төлөөлөгч ирж үг хэлж нээсэн байгаа. Тэгээд энэ удаагийн тэмцээнд манай инхүүш тоглолтод оролцоогүй. Яагаад гэвэл шагаан гэлүүдээ ямар ч байсан хөлний гэмтэлтэй байгаа. Тэгээд тамирчин хүнд бол гэмтлээ маш сайн эдгэж байгаа. Тоглолтод оролцохгүй бол бас эрсдэлтэй учраас гэж үзсэн байхаа. Тэгээд энэ удаа гэхдээ маш өрсөлдөөнтэй, маш гоё тоглолт үзсэн. За тэгэд манай инкушийн тоглолт үзэж байгаа тэр үеийн сэтгэл хөдлөлийн юм хөргөмжлөгнүүд YouTube дээр зөндөө яваад ирсэн. Тэндээс нь тастаа аваад ирсэн. Бидний баг нь хэдийгээр ялагдaltaй явж байгаа ч гэсэн энэ өдөр ялаад бүгд маш их баярлсан. Тийм өдрөөс нь тэмцээнч маш сонирхолтой болсон. Би бол гарынхаа алгыг баг хорстол алга таш тэмцээн. За тэгээд бүгд очсон учраас гүг очиж байна. За тэгээд волейболын тэмцээн ийм сонирхолтой гэдгийг бараг анхудаага үзсэн байхгүй юу. Тэгээд дараагийн удаа ч гэсэн бас волейболын тэмцээн үзмээр санагдсан шүү. За тэгээд Солонгосын дээдлэгт тоглож байгаа инкуш тамирчиндаа цаашдаа юм бас тэмцээнд амжилт хүсье. Тэгээд цаашдаа илүү агуу илүү дэлхийд нэрээр дурсагсан сайн тамирчин болоорой гэж бас хүсэн өрөөж байна. Тэгээд чи бол одоо л дөнгөж дэлбэгээ нээж яваа. Ийм бяцхан ийм яргуу гэх юм уу. Цаашдаа бүр том ингээд дэлбэгээ нэгээд илүү өндөрт нисэх тийм ирээдүйд тамирчин шүү гэж хэлмээр байна. Тэгээд амжилт хүсье. За тэгэд миний бичлэгийг энэ үртэл үзсэн та бүхэндээ бас баярлалаа. За баяртай.
이동국의 피치 들렸어요. 파울 연타 살리는 레베카 올려놓고 길게 밀었습니다. 다이빙 비그 살려놓고 다시 한번 인쿠시 안쪽에 떨어집니다. 홈팀 정관장의 흐름을 타고 있습니다. 8대4 1세트의 첫 번째 테크니컬 타임아웃입니다. 회전입니다. 인쿠시의 연타를 통합니다. 20대18 결국 어려운 순간에 인쿠시 선수가 득점을 내줍니다. 어떻게 보면 어렵게 득점을 낼 수도 있었는데 최은지 선수가 밀었죠. 피치를 밀어서 수비를 시켰어요. 그렇죠. 준비하라고 밀어줬습니다. 네. 자,